Сайн байцгаана уу? Өнөөдөр би та бүхэндээ Jumper гэдэг нэртэй Америкийн ядал явдалт уран зөгнөл киног тайлбарлахаар бэлтгэлээ. Тэгэхээр киноны гол дүр болох Дэвид Райс гэх хүү аавтайгаа хамт Америкийн нэгэн жижиг хотод амьдардаг. Түүнийг 5 настай байхад нь ээж нь хаж явсан бөгөөд тухайн мөчөөс хойш аав нь сэтгэл санаагаар унан өдөр бүр архиуж хүүгээ зодддаг болжээ. Нэгэн өдөр Дэвид сургуулийнхаа завсалгааны цагаар харж явдаг Мили гэх охинтой уулзсан түүнтэй яриа өрнүүлнэ. Удалгүй тэрээр хичээлээ тарсны дараа Эвлийн цамхтай цасан бөмбөлгөө Милид бэлгэлдэг. Харин тухайн мөчөд Марк гэх ангийнх нь үг тэр хоёр дээр үчирэн Милигийн бэлгийг булааж аван тэр хоёрыг шоолж засан бөмбөлгийг нь хөлдсөн гол руу шиднэ. Ууралсан Дэвид Милигийн үгийг тоолгүй гол дээгүүр алхан цасан бөмбөлгөө авах гэхэд гинт мөс хагарч тэрээр гол руу унав. Мили сандран түн рүү гүйж очих боловч Дэвид мөсөнд оргацсан усанд хөвж явсаар номын сан тухай ордог. Дэвид эргэн тойрны ажиглан номын санд хурж ирснээ ойлгож юу ч болоогүй юм шиг номын сангаас гарч явна. Оройн Дэвид гэртээ орж Уильям түүний хаана байсныг асуухад Дэвид аавдаа юу ч хэллгүй өрөөндөө оров. Дэвид ганцаараа байхыг хүссэн өөрийгөө цойжилж уурсан Уильям хүүд нь юу тохиолдсныг мэдхээр хаалгын нэвдэн түүний өрөөлөнд орох тухай мөчөд Дэвид шилжиж өмнөхдөг адил номын санд очсон байлаа. Эцэд нь шилжих чадвартай гэдгээ мэдсэн Дэвид гэртээ буцаж очин цуглуулсан мөнгө авч шинэ амьдрал эхлүүлэхээр гэрээсээ зүгтгаар шийднэ. Тэрээр явхаас өмнө амьд байгаа гэдгээ мэдэгдэхээр Милигийн гэрийн гадаа цасан бөмбөлгөө үлдээж маргааш нь тэрээр автобусанд сун өөр хот руу явдаг. Тухайн өдөр оройн тэрээр амьдрах байр руу эсэлж маргааш өглөө Дэвид хүссэн газартаа шилжиж очдог супер чадвараа ашиглах гэж оролдоно. Эхэндээ Дэвид мод мөргөн унж байсан ч удалгүй тэрээр шилждэг чадвараа сайжруулахаар аялын ном дээрх дэлхийн алдартай газруудын зургийг үзв. Дэвид Мэри гих ээжтэйгээ хамт очиж байсан Empire State Building барилгыг бодол дотроо төсөөлөн тухайн газарт шилжиж очдог. Удалгүй Дэвид энэхүү супер чадвараа ашиглан банк дээрэмтгэхэр шийдэж банкны барилга руу орон нойлын өрөөлөө алах үедээ сейфний дотор талыг харан ой санамжиндаа хадгална. Тухайн өдрийн шөнө Дэвид банкны сейфийг бодол дотроо төсөөлөн сейфний өрөөнд шилжиж очин бүх мөнгийг нь хулгайлж чаддаг байна. Маргааш өглөө цагдаа нар банкнд тулгаа орсныг мэдэн тэдний хэргийн газарт үзлэг хийж байх үед Роланд гих үндэсний аюулгүй байдлын ажилтан хурж ирнэ. Роланд цагдаа нартай уулзан иймэрхүү банкны хулгай хэрэг дээр ажиллаж байснаа хэлэн өчигдрийн камерын бичлэг мөн сүүлийн сард банк руу нэвтэрсэн хүмүүсийн нэрсийг гаргаж өгөхийг хүсв. Дараа нь Роланд шилжигчдийн банк руу орсон байх магадaltaй хэмээн тэдний нэг нь энэхүү хулгай хийсэн гэж таамагладаг. Тухайн өдрөөс хойш 8 жил өнгөрч Дэвид Нью-Йорк хотын тансаг байрандаас ирэн шилждэг чадрынхаа ачаар хүссэн бүх зүйлээ авч чаджээ. Дэвид чадраа ашиглан галтгооны өрөөлөө шилжиж очин хөрөгч онгойлгох ба тэрээр дэлхийн алдартай газруудын зургийг гэрийнхээ ханаар нааж хүссэн үедээ тэдгээр газрууд руу шилжин өдрийг өнгөрүүлнэ. Нэгэн орой Дэвид Лондон хотын бар руу орох үедээ үзэсгэлэнтэй эмэгтэйг олж харан түүн рүү шилжиж очиход Гриффин Дэвидийг шилжсэнийг анзаарав. Дэвид тухайн эмэгтэйтэй шөнийг өнгөрүүлж Спинксийн толгой дээр өглөөний цайгаа уух тухайн мөчөд Амазоны ширэнгойд Роланд хамтрагчтайгаа нийлэн өөр нэгэн шилжигчийг занганд оруулж барьж чаддаг. Шилжигч залуу өөрийг нь яагаад барьсныг асуухад Роланд шилжигчдийг үзэн яддгаа хэлэн өршөөлгүйгээр түүний амийг хөнөөнө. Дараа нь Роланд туслагтайгаа яран Дэвидийг хаана амьдарч байгааг мэдэх бөгөөд оройн Дэвид Нью-Йорк хотод байх гэрлүүг ороход Роланд түүнтэй уулзахаар гэрт нь орж ирсэн байлаа. Роланд 8 жилийн өмнөх банкны хулгайн талаар хэлэн өөрийгөө цагдаа биш гэдгийг түүнд тайлбарладаг. Тэрээр банкнд үлдээсэн түүний цааснуудыг харуулхад Дэвид дуурлан Роландыг яг одоо явахыг шаардав. Удалгүй Дэвидийг зүгтах гэж оролдоход Роланд удаа цахилгаан бороохоо гаргаж ирэн түүнийг хэдэн удаа цахилгаанаар зохиулна. Асар хүчтэй цахилгаан зохиулсан Дэвид арай гэж хажуу өрөөлөгөө шилжин цахилгааны утсыг тасалж ууттай мөнгнөөсөө аван зүгтэж чаддаг. Дэвидийг зогссны дараа Роланд түүний шилжиж очдог газрууд руу хүмүүсээ явуулан шүүгэн дотроос нь Милигийн зургийг олж хаашаа явсныг нь мэдв. Энэ үеэр Дэвид хуучин гэртээ шилжиж очиход Уильям Дэвидийг ирснийг мэдэж дээд давхарлуугүй хүүгээсээ уучлаад гуйж гэртээ үлдэхийг хүсдэг. Аавынхаа хэлснийг сонсон Дэвид түүний галзуураагүй хэлэн өөр газар руу шилжиж алга болно. Маргааш өглөө Дэвид дахин гэртээ очих боловч тэрээр аавтайгаа уулзахаас эмээж Милигийн гэр рүү явв. Дэвид 8 жилийн дараа Милитэй уулзахаар гэрийнх нь хаалгыг тогшоход охины ээж түүнийг амьд байгааг харан маш ихээр баярлдаг. Дэвид Милиг бааранд ажиллаж байгааг мэдэж тэрээр Милиг холоос ажиглан түүнтэй уулзахгүй байхаар шийдэв. Дараа нь Дэвидийг баарнаас гарч явах үед Марк түүнийг таньж 8 жилийн өмнө усан живж нас орсон гэж бодож байснаа хэлв. Харин тухайн мөчөд Мили Дэвид рүү очин олон жилийн дараа уулзахдаа юу ч хэлэхгүй явах гэж байгаа эсэхийг асууна.
Удалгүй Дэвид тэр хоёр Милийг булаацлан хоорондоо зодтолдож тэрээр Марктай хамт банк руу шилжин түүнийг банк дотор үлдээн. Дараа нь Дэвид Милитэй уулзсан банкнд ажиллаж байгаагаа хэлэн дэлхийгээр аялах мөрөөдлийнхэн талаар ярилцдаг. Милийг хүсэл мөрөөдлөө оргисныг мэдсэн Дэвид түүнтэй хамт Ром хот руу явахыг санал болгоход эмэгтэй зөвшөөрч тэр хоёр Итали руу явхаар болно. Тухайн үед Гриффин баарнд орж ирэн Дэвидийг холоос ажиглах ба хэсэг хугацааны дараа Дэвид Милийг хоёр онгоцоор нисэж Ром хотод газардан амрах зочд буудлын руугаа оров. Энэ хооронд Роланд цагдаагийн ажилтныг цогж унгаан Марктай уулзсан тагнуулын төв газрын ажилтныг хэмээн өөрийгөө танилцуулж банкн дотор яаж орсныг нь асууна. Марк юу болсныг хэлэн Дэвидийг шилжих чадвартай гэдгийг тайлбарлаж түүний Милитэй хамт байгааг хэлдэг. Роланд Дэвидийг Ром хотод байгааг олж мэдэн өөрийнхөө хүмүүсээ Итали руу явуулах бөгөөд Ром хотын тансаг зочд буудалд Мили тэр хоёр багийнхаа дурсамжийг ярилцсан. Оройн тэр хоёр бие биедээ хайртайгаа илэрхийлв. Маргааш носод Ром хотоор алхан хамтдаа өглөөний цайгаа ууж тэр хоёр Колизег үзэх гэхэд хамгаалагч нь өнөөдөр ажиллахгүй хэмээн хосуудыг оруулдаггүй. Харин Дэвидэд нэгэн санаа дүрж тэрээр шилжиж хаалгыг нь онгойлгосноор хосууд хамгаалагчдаас нуугдан Колизе руу орно. Тэр хоёр Колизеийн доторх зүйлсийг харан Дэвид шилжин цоож таалгануудыг онгойлгож явсаар доод давхар руу очихдоо Гриффин гих өөр нэгэн шилжигчтэй таардаг. Гриффин Дэвидэд туслахаар ирснийг хэлэн шилжих чадвараа харуулж түүнтэй адил чадвартай цөөн хэдэн хүмүүс байдгийг тайлбарлана. Мөн Гриффин түүний шилжих чадвараа буруу зүйлд ашиглаж байгаад нь дургуйтсан хэрвээ энэ байдлаар байх юм бол паладинчуудын анхаарал өртнө хэмээн хэлв. Харин тухайн мөчид паладинчууд гарч ирэн тэр хоёрын араас хөөж эхлэх бөгөөд Дэвид зүгтх үедээ нэгэнд нь баригдан цахилгаан зохиосны улмаас шилжиж чаддаггүй. Гриффин Дэвидийг аврахаар шилжих чадвараа ашиглан тэр хоёртой тулдан тэднийг ялж паладинчуудтай тэмцэж ирснээ Дэвидэд тайлбарладаг. Дараа нь Гриффнийг шилжиж алга болоход Дэвид түүний араас дагаж паладинчуудын талаар асуух үедээ Милийг ганцаараа үлдээснээ санан буцаж Колизе руу шилжиж очино. Хамгаалагчдыг ирэхээс өмнө Дэвид Милийг дагуулan тухайн газраас гарч зочд буудлын руугаа явах гэхэд цагдаа нар түүнийг хулгайгаар дотогш орсон хэмээн түр саатуулахаар болов. Цагдаа нар Дэвидийг баримчилж авч яван Колизе руу нууцаар орсон түүнд хариуцлага тооцохоор байцаалд авч Америк нэгдсэн улсын элчин сайдын яамны ажилтныг дуудана. Дэвидийг хүлээх зур түүний ээж болох Мэри өрөөнд нууцаар орж ирэн гавны идэлд хүрүүлдэж паладинчуудыг ирэхээс өмнө яг одоо зүгтэх хэрэгтэй хэлэн өрөөнөөс гардаг. Олон жилийн дараа ээжигээ харсан Дэвид юу болсныг асуухаар түүний араас хөөх боловч Мэри гинт алга болно. Удалгүй Дэвид Милитэй уулзсан цагдаа нар түүний суллаж явуулсныг хэлэн хосууд гэртээ харихаар онгоцны буудлын руу явна. Онгоцны буудлын дээр Мили түүнээс яг юу болоод байгааг тайлбарлахыг хүсэхэд Дэвид цүнхэнтэх мөнгө харуулж тэд цааш хамт байж болохгүй хэмээн хэлдэг. Дэвидийн шийдвэрийг сонссон Милигийн уран погорч Америк явах онгоцсондоо ганцаараа сууж энэ үеэр Роланд хүмүүстэйгээ утсаар ярилцсан Дэвидийн гэрийн гадаа ирсэн байлаа. Роланд Вильямд өөрийгөө танилцуулан хүүгийн талаар асуухад тэрээр Дэвидийг 8 жилийн өмнө алга болсноос хойш дахиж нэг ч удаа хараагүй гэдгээ тайлбарлав. Мөн Вильям Дэвидийг 5 настай байхад эхнэр нь тэр хоёрыг хаж явсныг хэлэн Роландыг явахыг шаардна. Дараагийн хэсэгт Дэвид Гриффиний нуугддаг газар шилжиж очин хан дээрх мэдээллүүдийг нь харан түүнээс паладинчуудын талаар олж мэддэг. Дараа нь Дэвид паладинчууд шилжигчдийг яагаад устгаж байгааг асуухад Гриффин тэд олон зуун жилийн турш шилжигчдийг устгаж ирснийг хэлэн паладинчууд зөвхөн өөрсдөд нь шилжих чадвар байх ёстой гэж үздгийг тайлбарлав. Мөн Гриффин Дэвидэд хандан тэд шилжигчдийг устгахын тулд хайртай хүмүүсийг нь алхаас буцахгүйг сануулснаар Дэвид Мили болон аавдаа санаа зовж эхэлнэ. Үүний дараа Дэвидийг гэрлүүгээ шилжиж очиход аав нь ухаалдсан байдалтай газар эвтэж байх бөгөөд сандарсан Дэвид аавыгаа тэрэн эмнэлэг рүү шилжиж тусламж гуйх боловч харамсалтай нь Вильям аль хэдийн амьсгал хураасан байлаа. Роланд аавыг нь хөнөөснийг мэдсэн тэрээр аавынхаа өшөөг авахар шийдэн Гриффинтэй уулзан Роландыг олж устгахаар болсноо хэлв. Харин Гриффин түүнийг дэмэж зүйл хийх гэж байгааг тайлбарлаж түүнийг устгах боломжгүй хэлэн хүзүүн дээрх хутганы сорив харуулдаг. Удалгүй Гриффинийг Япон руу очиход тэрээр түүний араас даган хамтдаа паладинчуудыг устгах чадна хэмээн түүнийг ятгах гэж оролдсоор байлаа. Эцэст нь Гриффин гуйлтыг нь зөвшөөрч тэр хоёр хамтдаа Роланд болон түүний хүмүүсийг устгахаар Милигийн гэрлөө очихоор шийднэ. Дараа нь Гриффин шилжих чадвараа ашиглан машин хулгайлж машинтай хамт шилжих аргыг түнд зааж өгөн өөр нэгэн шилжигч байшинтай хамт шилжих үедээ нас барсныг тайлбарлана. Хэсэг хугацааны дараа тэр хоёр Милигийн гэрийн гадаа ирэн Дэвид түүнтэй уулзахаар гэрлүүн шилжиж ороход Мили цочин түүнтэй дахиж уулзахыг хүсэхгүй байгаагаа хэлдэг. Мили түүнийг явахыг хүсэхэд Дэвид Роландын хүмүүсийг гадаа нэрсэн байхыг анзаарч түүнд сонголт үлдээгүй тул Милид бүх үнэ хэлэхээр болно.
Дэвид өөрийгөө шилжигч гэдгийг хэлэхэд Мили түүнийг галзуурсан гэж бодон зүгтгэж орлох үедээ Дэвидийг өөрөө хооронд шилжиж байгааг мэдэв. Дэвид Милийг аврахаар түүнийг тэрвэрэн Гриффиний нуугдж буй газар руу шилжиж очих бөгөөд удалгүй Роланд түүнийг шилжсэнийг мэдэж Дэвидийг устгахаар төхөөрөмж ашиглан портал руу нордог байна. Энэ үеэр Гриффин Милийг энд байж болохгүй хэлэн паладинчууд төхөөрөмж ашиглан тэдний араас ирж байгааг анзаардаг. Харин тухайн мөчид Роланд порталоос гарч ирэн Дэвид түүнээс нуугдах үедээ Гриффиний цуглуулсан мэдээлэл дундаас ээжийнхээ зургийг олж харан Мэриг Паладин гэдгийг мэдэв. Дараа нь Роланд түүнийг анзаарч цахилгаанаар цохиулахад Гриффин Дэвидэд туслахаар шилжих чадвараа ашиглан Роландтай тулдана. Роланд хүчтэй зэвсгэрээр тэр хоёрлоо дайрч Гриффин бууж өгөлгүй түүнийг цохин өөр газраас автобустай хамт шилжиж гарч ирэн түүн рүү явуулдаг. Гэсэн ч Роланд автобус нь мөргүүлгүй булдах бөгөөд энэ хооронд Мили Дэвидийг ханд хүлээстэй байгааг харан сулах гэхэд Роланд Дэвидийг алах гэж оролдоно. Тухайн мөчид Азар Гриффин тэр хоёрыг аврахаар Роландтай хамт шилжин порталоор буцаж явах ба Гриффин түүнийг саадуулах үеэр Мили Дэвидийг суллан гэртээ харих хүсэлтэй байгаагаа хэлв. Түүний эснийг сонсон Дэвид Милиг гэрт нь өргөж өгнө хэмээн тэр хоёрыг явах гэхэд Гриффин гинт гарч ирэн паладинчуудын төхөөрөмжийг хулгайлсан тул дахиж тэдний араас ирэхгүй болсныг тайлбарладаг. Хэдийгээр портал хаалттай байгаач Роланд цахилгаан бороохны утсаа ашиглан портал хаагдахаас өмнө Милиг барьж авна. Дэвид Милиг аврахаар шийдгээд Гриффин тэсрэг бөмбөг ажилуулан паладинчуудыг устгах сүүлчийн боломж хэмээн тэсрэг бөмбөгөө явуулахар болов. Харин Дэвид тухайн газарт Мили байгаад тул түүнийг болиулахаар тэсрэг бөмбөгийг авч зүгтгад Гриффин Дэвидийн араас хүн тэр хоёр маш олон газрууд руу шилжсээр байлаа. Тэд тэсрэг бөмбөгийг идэвхжүүлэх удирдлагыг булаацалтж явсаар Египт, Сан Франциско, Нью-Йорк, Антарктик зэрэг газрууд руу шилжин тулаан болж буй газарт очиж эцэст нь Гриффин удирдлагыг булааж авна. Гэсэн ч Дэвид бууж өгөлгүй Гриффинийг зуран өндөр хөрчлийн цамхруу түлхэж төмөрөнд хацаах ба Гриффин түүнийг паладинчуудыг ганцаараа ялж чадахгүй хэлэх боловч Дэвид Милиг аврахаар шийдсэнийг хэлв. Дараа нь Дэвид Милигийн гэрлөө шилжиж очиход паладинчууд буюу Роландын хүмүүс түүнийг асар хүчтэй тоогоор зохиулж ханд утсаар үлдэг. Дэвид Милитэй хамт зүгтгэж оролдон бүх хүчээ ашигласнаар барилгын ханд таад суурч удалгүй тэд өрөөтэй хамт түүний чадвар ашиглаж байсан сургуулийн дэргэдэх гол руу шилжив. Роландын хүмүүс голд живж Дэвид чадвараа ашиглан номын сан руу шилжиж очино. Дэвид ухаан орохдоо Роландыг амьд байгааг харан түүний Гранд Каньон руу авч яван хадаа агуй дотор үлдээдэг. Тухайн үйл явдлаас хойш хэдэн сар өнгөрч Дэвид ээжтэйгээ уулзахаар гэрийн хаалгыг тогшоход Мэригийн охин хаалгаа тайлав. Дэвид ээжигээ шинэ амьдрал эхлүүлсэнийг ойлгож Мэри өөрийгөө паладин байснаа хэлэх бөгөөд тэрээр хүүгээ 5 настай байхад нь шилжих чадвартайг нь олж мэдэн паладинчуудаас хамгаалахын тулд түүнийг орхиж явах шийдвэр гаргажээ. Киноны төгсгөлд Мэри хүүгээ тэрвэрэн хайртайгаа хэлж шинэ амьдрал эхлүүлэх хэрэгтэй хэлснээр Дэвид Милигийн гараа сатхан хосууч шилжиж алга болж байгаагаар Jumper гэдэг нэртэй энэхүү кино дуусдаг байна.